Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би уламжлалт анагаах ухааны эхэмч анагаах ухааны магистр Бринлэлэнд байна. За өнөөдрөөс эхлэн та бүхэндээ эрүүл амьдрах ухаан сэдвээр сурал подкастуудыг бэлтгэн хүргэж байгаадаа маш их баяртай байна. За энэхүү подкастыг бэлтгэх болсон гол зорилго маань өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, амьдралын зөв дадлаг хэвшил, хоолны зөв зохистой хэрэглээ, эрүүл зөв зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь бидний амьдралд ямар хэрэгтэй вэ гэдэг талаар уламжлалт анагаах ухааны онлын үднэс тайлбарлан та бүхэндээ хүргэхийг гол зорилго болгож байгаа юм шүү. За энэ подкаст маань ерөнхийдөө 7 хоногт 1-2 удаагийн цуврал хэлбэрээр та бүхэндээ хүрж байгаа болохоор тухай бүртэн сонсож өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээрэй гэж хүсэх байна. За өнөөдрийн ярих сэдэв маань 2020 оны 1-р сарын 4-ний өдөр өглөөний гайхамшиг уулзалтанд тавигдсан эрүүл амьдрах ухаан сэдвийн зарим нэг сэдвүүдээр ярих гэж бодлоо. За сүүлийн жилүүдэд манай монголчуудын дунд мацаг барих, цагаан хоол идэх, тэгээд ус уух, дасгал хөдөлгөөн хийх, нойр гэсэн сэдвүүдээр бол нэлээд их яригддаг болсон байгаа. Мацаг барих нь зөв үү, буруу юу? Их хэмжээгээр мацаг барих нь одоо зөв үү, буруу юу? Ус ихээр уух нь зөв үү? Усыг юу нь яаж өөрийнхөө биед өдөр тутмынхаа амьдралд хэрхэн зохицуулж уух вэ? Тэгэд нойрыг хэрхэн зохицуулж унтах хэрэгтэй юм бэ? Их унтах нь зөв юм уу? Эсвэл бага унтах нь зөв юм уу? Яаж унтвал одоо зөв юм бэ гэдэг талаар асуудлууд нэрлэлээ яригддаг болсон. За эднэрийг өөрийнхөө амьдралд одоо хэрэгжүүлэхийн тулд эхлээд хүн бол өөрийнхөө биеийг бол сайн мэдж явах хэрэгтэй. Эхлээд хүн өөрийнхөө биеийг мэдж байж аливаа зүйлийг бол өөртөө тохируулан хэрэгжүүлж чаднаа. Тэгэхээр хүн эхлээд бол өөрийнхөө биеийг бол сайн мэдж явах хэрэгтэй. За энэ асуудлыг ярихын тулд бол дараах хоёр сэдвээр ярих гэж бодлоо. За энд нь болохоор хүний биеийн онцлог мөн чанар, насны онцлог мөн чанар гэж энэ хоёрын талаар бол эхлээд ярих хэрэгтэй. Эхлээд хүн эхийн хөвлөд бол тогтож бүрэлдэн тогтсон энэ зэрэг цагаас бол эхлээд хүн бол өөр өөрсдийн онцлог биеийг бол авч үтг. Тэгээд төрөхтөл хүний бие бол олон янзын биеийг аван өөр хоорондоо адилгүй олон төрөл болцсон байдаг. Төрд болж төрдөг. За энийг болохоор уламжлалт анагаах ухаанд бол ерөнхийдөө хүний бие мөн чанар өвчлөл гэж хэлсэн байгаа. Тэгээд шинжлэх ухааны нэршлэр бол одоо темперамент гэж хэлдэг. Тэгэхээр уламжлалт анагаах ухаанд бол хүний биеийг бол яаж хэрхэн ангилсан байдаг вэ гэдээ аваад үзэх юм бол дараах 3 зүйлээр ерөнхийд нь бол ангилсан байгаа. За энд нь бол хийн өвчлөлтэй хүн, шарын өвчлөлтэй хүн, бадганы өвчлөлтэй хүн гэж байна. За тэгэхээр хийн өвчлөлтэй хүн ямар байх юм бэ гэд аваад үзэхэд бол төрлөх мөн чанараараа ерөнхийдөө бүх төр дүү туранхай тийм хүн байна. Тэгээ биеийн овор хэмжээ нь бол бага, жижиг биетэй. Ийм хүмүүс бол хийн өвчлөлтэй хүн байна. За тэгээ дээрээс нь арсных нь өнгөн хөхөлбөр, бараан тийм царайтай. За тэгээ үргэлж их ярьдаг. Тэгээ гадны орны хүүтэн, салхитай, жавартай. Ийм хүүтэн улирал бол тэсвэр багтай маш их бэрэг ийм осод байдаг. За тэгээ хөдөлж явхад бол үе мөчнөөс нь дуу гардаг. Тэгээд сэтгэл санаа, бие онцлог нь бол хөнгөн хөлбөрөнхий бэлэг чанартай тул нойр багтай. Шүн бол нойр нь бол маш их сэрвэлцдэг ийм осод бол байдаг гэж. За тэгээд сэтгэлийн санааны байдал нь бол ерөнхийдөө хөлбөрөнхий мөн чанартай бол дуу, бүжиг, инээд баясгал, тэмцэл даган баясдаг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй ийм осод бол байдаг гэж. За тэгэл альва дуу, цэнгэн, бүжиг, наадам хаана юу болж байна тэнд бол автагдах нь бол маш амархан ийм осод бол хийн мөн чанартай осод бол байдаг. За тэгээ хоол ундандаа ерөнхийдөө бол амтлаг эсэглэн гашуун халуун амттай юм хоолнуудыг бол дурлаж хоол ундандаа ихээр хэрэгэлдэг ийм осод бол байна гэдэг ч. За тэгээд шарын мөн чанартай хүмүүс бол ямар байх вэ гэдэг юм бол шарын мөн чанартай улсууд бол ерөнхийдөө хүний биеийг бол 5 махбод бол одоо бүрэлдэн тогтоож идэг. Тэрнээс бол шарын бэлэг чанартай хүн бол ерөнхийдөө гал махбодын мөн чанар
дээр тулгуурлан бий болсон юм хүмүүс бол байдаг. Гал махуд бол шарын мөн чанартай хүмүүст бол дийлэнх байдаг гэж байна. Тэгээ энэ чанартай учраас бол ходоодны галын элч өгөх бол маш ихтэй. Хоолыг шингээх чадвар бол маш ихтэй байдаг. Тийм учраас амархан өлсөж цангадаг ийм шинжихтэй юм хүмүүс байна гэж байна. За тэгээ би овор хэмжээг нь аваад үзэх юм бол ерөнхийдөө дунд зэргийн овор хэмжээтэй. Таргаан торонхаа нь одоо тэнцвүүхэн, өндөр нам нь одоо тэнцвүүхэн яг дунд зэргийн биетэй ийм хүмүүс бол байна гэж байна. Нойронч гэсэн бол дунд. Ерөнхийдөө л өөртөө бол тохируулаад унтж чаддаг тийм хүмүүс бол шарын мөн чанартай хүмүүс бол байна гэдэг. За гадна одоо биеийн өнгийг нь аваад үзэх юм бол үс, биеийнх нь өнгө нь бол шаравтар. Нүднийх нь өнгө нь ч гэсэн шаравтар. Нүдний зүцгийг нэг склер нь бол одоо шаравтар тийм өнгөтэй юм хүмүүс бол байна гэдэг. За тэгээ оюун санааных нь хувьд аваад үзэх юм бол оюун хурц ийм хүмүүс байна гэж байна. Амархан юмыг бол одоо цээжил тогтоодог, сэрэг ухаантай, ажлын бүтээмж өндөртэй ийм улсууд бол шарын мөн чанартай хүмүүс бол байна гэдэг. За тэгээ дээр нь бол ерөөсөө уур омог бол маш ихтэй ийм улсууд бол байдаг. Монголчуудыг бол эртнээс нь л ерөөсөө нэг цус ихтэй хүмүүс гээд тэгж хэлдэг бол дайчин чанартай. Уур омог ихтэй, дайчин чанартай ийм улсууд бол шарын мөн чанартай хүмүүс бол байдаг. Тэр монголчуудын дунд бол дийлэнх шарын мөн чанартай хүмүүс бол дийлэнх их бол байдаг гэж үздэг. За тэгээ хоол ундныхаа байдлыг л аваад үзэх юм бол хоол унданд амтлаг, гашуун, ихүн, сэрүүн эдэнд бол маш ихээр дуралдаг ийм улсууд байдаг гэж. Хоол ундандаа бол гашуун, ясуу юм бол нилээ хэрэгэлдэг ийм улсууд бол байдаг. За тэгээ бадганы мөн чанартай хүмүүсийг ингээд аваад үзэхэд бол бадганы мөн чанартай хүмүүс бие нэг сэрүүхэн элч багтай. Ерөнхийдөө л элч багтай тийм хүүтэн биетэй гар нэг хүүтэн байж байдаг. Тэгэл амархан хүүтэн хөлс их цувж идэг ийм улсууд бол бадганы мөн чанартай хүмүүс байна гэдэг чинь. За тэгээ биеийнх нь өнгийг аваад үзэх юм бол цагаан цайвар биетэй, тунгалаг царайтай, ийм их царай цусайтай ийм улсууд бол байна. За гадна мөн чанар нь бол гаднаасаа л ерөнхийдөө бол махлах тарга, төрөлхийн их тарга, бие авар хэмжээ ихтэй тийм хүмүүс бол байна. Тэгээ биеийнх нь хэлбэрийг аваад үзэх юм бол нөгөө хийм мөн чанартай хүмүүсээс юм бол эсрэг гэр хоош их гидгэр, тэгээ гидс их томтой учраас бол ерөөсөө хоош их гидгэр их усуд байдаг гэж. Тэгээ бие авар хэмжээ бол маш их томтой, том биетэй. Ийм усуд бол бадганы мөн чанартай хүмүүс байна. За тэгээ альва одоо бэрхшээл, зовлон, зүдгүүр ч юм уу альва одоо янз бүрийн одоо хүчтэй хатуу үүлэнд бол төсвөрхтэй. Үлсэд цангахтаа ч гэсэн төсвөрхтэй. Үлсэд цангаж чаддаг ийм усуд бол бадганы мөн чанартай хүмүүс байна. Үүнийхээ зэрэгцээ бол шүн нойронд бол маш ихтэй. Шүн бол ерөөсөө маш ихээр унтдаг. Орой 10 цагт унтлаа гэхэд л маргааш өглөөний бол 10 цаг хүртэл бол унтж чаддаг энэ усуд бол ерөөсөө л бадганы мөн чанартай хүмүүс байдаг. Өглөөр босч чадахгүй ажилдаа хоцроод байдаг энэ улсууд бол ерөнхийдөө л бадганы мөн чанартай хүмүүс болоод дийлэнх байна гэж хэлж болно. За тэгээ уурлах нөхцөл бол гарсан ч гэсэн алгуур уужим их удаан байж иж уурладаг. Нэг уурлах юм бол уур нь гарах нь бас тэрнийхээ зэрэгцээ бол маш удаан ийм хүмүүс бол бадганы мөн чанартай хүмүүс байдаг гэж. За тэгээ мөн чанар нь бол ерөөсөө л сэтгэл нэг сайхан сэтгэлтэй, цагаан сайлган сэтгэлтэй ийм усуд бол бадганы мөн чанартай хүмүүс бол байдаг. Бас нэг ийм сонин судалгаа байдаг л да. Нэг хүмүүс ямар хүмүүстэй ингээд харьцахад бол хамгийн тааламжтай сайхан байдаг вэ гэдэг. Тэгсэн чинь тарган хүмүүстэй харьцахад бол маш их дотн сайхан байдаг гэж хэлсэн байгаа байхгүй. Олон тийм судалгаан дээр бол тэгж судалгааны үр дүн бол гарсан байдаг л да. Тэгээ гаднаас нэг хүний биеэр ингээд дүгнэж үзэхэд бол ямар байж болох вэ гэд хүмүүсээр ингээд бас нэг судалгаа аваад үзэхэд бол турхай хүмүүсийг бол айш муутай байх талтай, турхай шовх царайтай, хурцааштай байх талтай. Тэгээ тарган палбгар царайтай юм уу, тарган оврох хэмжээтэй юм хүмүүсийг бол их цагаан цайлган сэтгэлтэй их дотно сайхан сэтгэлтэй юм нэнжин усуд байдаг гэж дүгнсэн нэг тийм сонио судалгаа бол бас байдаг. Үгээрээ ч гэсэн бадганы мөн чанартай хүмүүсийг бол цагаан цайлган сэтгэлтэй гэж хэлсэн бол одоо яг л таарж байгаа юм л да.
За тэгээ хоол ундандаа бол ерөнхийдөө бол халуун, эсэглэн, их хүн ширүүн гэсэн юм. Амттай хоолн, амт чадaltaй хоолнд бол их дуртай юм улсууд бол байдаг. За ширүүн чадaltaй гэдэг энэ хоол нь бол ерөнхийдөө тослог нүнжиггүй, тослог багтай ийм хоолнд бол хоолыг бол бидээ их дурлаж бол иддэг гэж хэлсэн байгаа юм. За ингээд аваад үзэхэд бол энэ гурван бэлэг чанарын үүднээс ингээд аваад үзэхэд бол мацаг барьж болох хүмүүс ямар хүмүүс бол одоо мацаг барьж болох вэ гэдэг аваад үзэхэд бол ерөнхийдөө хийм бэлэг чанартай хүмүүс их туранхай биетэй юм улсууд байдаг. Ийм туранхай бэлэг чанартай юм хүмүүс бол одоо олон цагаар юм уу их удаан хугацаагаар мацаг бариад байх юм бол нөгөө туранхай би тамир муутай сүлдүү ийм биетэй хүмүүс чинь олон хоногоор юм олон цагаар ингээд мацаг бариад байхаар улам биеийнхэн тамир тэнхээ надад буурж улам л биеийн сүлдэж ядарсан ийм шинжтэй болдог. Тэгэхээр ерөнхийдөө дийлэнх л мацаг барих улсууд бол одоо энэ бадганы мөн чанартай хүмүүс бол мацаг барьж яхан зүгээр вэ. Хийм мөн чанартай хүмүүс мацаг барихыг бол ерөнхийдөө л хориглож өөртөө бол нэн тохиромжтой хэмжээгээр бол барих хэрэгтэй. За тэгээд бас цагаан хоол идэх хэрэгтэй юугүй юу гэдээ аваад үзвэл өөрийнхөө бэлэг чанартай таарсан хоол хүнсийг бол бас л хэрэгжилж явах хэрэгтэй. За тэгээ усны хувьд ингээд аваад үзэхэд бол ерөнхийдөө бадган хийм бэлэг чанартай усууд бол ерөнхийдөө хүүтэн бэлэг чанартай усууд гэж байна. Хүүтэн одоо хийм бэлэг чанартай хүн бол одоо хийм ахуйдаас одоо үүссэн хийм бэлэг чанартай усууд. За бадганы мөн чанартай усууд бол бадга бол ус шороо махуудын бэлэг чанар төгөлдрөөс үүссэн дийлэнхээс үүссэн юм биетэй усууд. За ийм усууд бол ерөнхийдөө ус ихээр уугаад байх юм бол бид нь одоо хаван үүсэх, ходоодны галын элч улам дарагдаж, нөгөө халуун чанар бол улам дарагдаж хаван үүсэх. Тэгээ бүр давсагны өвчлөл, бүр доод бие өвчлөл болоод үүсэх. Нэлээх магадлал өндөрснөө гэж тайлбарлаж байна. Тэгээ энэ ус уухыг бол ерөнхийдөө энэ шарын хүмүүс бол одоо усыг бол сайхан ууж явах хэрэгтэй. Ходоодны галын элчийг одоо хэд бадраад байгаа тэр галын элчийг бол усан махадаар ингээд дарж тохируулж ууж явах хэрэгтэй. Бас ус сайн уу гэхээр зарим улсууд бол ерөнхийдөө л гэл өдөржин л ус уугаад байдаг. Юм болгон өөрийнхөө биед одоо тааруулж тохируулж явах хэрэгтэй. Одоо альва зүйл бол ийм юм аа. Тохирох хэмжээгээр ингээд тааруулж хэрэглэх юм бол тэр юм болж чаднаа. Хэмжээ таарахгүй бол тэр бол хор болдгийн шүү гэж бол хэлсэн байгаа. Тэгэхээр бол өөрийнхөө альва зүйлийг бол одоо өөрийнхөө биед бол тохируулж л хэрэглэж явах хэрэгтэй. Тохируулж хэрэглэхийн тулд хүн өөрийнхөө биеийг эхлээд мэдэх хэрэгтэй. Би одоо ямар өвчлөлтэй, ямар бэлэг чанартай, би одоо ямар биетэй хүн юм бэ гэдгийг бол сайн мэдэх хэрэгтэй. Тэгж үжил альва зүйлийг өөртөө тохируулж бол чаднаа. Тэгээд дасгал хөдөлгөөн хийхэд ч гэсэн хийм бэлэг чанартай хүн бол одоо дасгал хөдөлгөөн одоо огцом би элчиг одоо би өөх тосыг одоо шатаасан их хурц дасгал хөдөлгөөнийг хийгээд байх нь одоо хийм бэлэг чанартай хүн тохирохгүй юу гэдээ аваад үзэхэд бол бас л тохирохгүй л байж байгаа шүү дээ. Тэгэл одоо огцом ирч хүчтэй ийм дасгал хөдөлгөөн бол ерөнхийдөө бадганы мөн чанартай хүмүүст бол дийлэх их таарч байгаа. Бадганы одоо тэр тарган байгаа тэр биеийн тураах өөх тосыг шатаах тий ийм дасгал хөдөлгөөн хийж ижил бадганы одоо тэр хэтвэхгүй байдаг. Тэр ерөнхийдөө 50 алгуур байгаад байгаа тэр хүчлийг бол эсрэгээр нь бий болгож биеийн эрч хүчийг үүсгэсэн ажлын бүтээмжийг өндөрсгсөн ийм байдлыг бол бүрэлдүүлж чаднаа. Яг нойрны тухайд ч гэсэн аваад үзэхэд бол бас хийм бэлэг чанартай хүн бол маш бага онтоод байх нь бас л буруу байх. Яагаад тэгэхээр одоо нөгөө шүн нойр сэрүүлждэг улсууд ч нойроо улам л багасгаад ихэр хийм бэлэг чанар улам л харивтайт байдаг. Харин бадганы бэлэг чанартай хүн бол аль болохоор бага онтож явах хэрэгтэй. За шарын бэлэг чанартай хүн бол өөрийнхөө бие онцлог тааруулаад тохируулаад онтож болно. Бас нэг сүүлийн үед ингээд бас нэг юм харьцуулсан судалгаагаар аваад үзэхэд нэг юм гарсан байгаа юм л да. Дэлхийн өндөр хөгжилтэй 3 орныг харьцуулаад үзэхэд хамгийн бага онтдаг 3 орн бол ямар 3 орн бэ гэхэд тэгэхэд бол Япон, тэгээд Араб нэгдсэн Эмират улс, дээрээс нь юу орсон байна? Сингапур орсон байна.
Энэ 3 улс бол ерөнхийдөө 6 цаг 30 минут л унтдаг. Хамгийн бага унтдаг 3 улс, хамгийн өндөр хөгжилтэй 3 улсаар бол шалгарсан юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ 6 цаг 30 минут унтнаа гэдэг энэ хугацаа бол ерөнхийдөө хүний биед таарсан хугацаа мөн үү биш үү гэдэг талаар бол бас л бодож үзэх хэрэгтэй л дээ. Тэгэл ажлын бүтээмж маш өндөр байна гэдэг чинь 6 цаг 30 минут унтахад бол ерөнхийдөө тохирсон хугацаа болж чадж байна л гэсэн үг байгаад байна. Энээс бага хугацаагаар унтах эсвэл энээс их хугацаагаар унтах бол хүний биед бол ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ болохгүй юу гэдэг талаар бас дараагийн сургал подкастуудаараа хүргэнэ. Тийм учраас та бүхэн тухайн подкастыг бол сонсоорой. За тэгээд дараагийнхаа сэдв рүү оръё. За дараагийн сэдв маань ерөнхийдөө энэ хүний биеийг бол бас энэ 3 насны ангилалд бас хувааж үзсэн баг. За яагаад энэ 3 насны ангилалд хувааж үзсэн бэ гэхээр энэ 3 наснд ч гэсэн хий шарах бадганы онцлог мөн чанар бол бас л илэрч идэг. За тэгэхэд уламжлалт даргын хонд ерөнхийдөө бол хүний насыг бол 0-16 нас, 16-аас 70 нас, 70-аас 100 нас гэж 3 ангилсан баг. За тэгээд 0-16 насыг бол хүүхэд нас. За тэгээд 16-аас 70 насыг бол эдэр залуу нас. За тэгээд 70-аас 100 насыг бол хөгшөрж байгаа насаа гэж авч утсан баг. За энэ бол ерөнхийдөө ингээд 100 насалж байгаа 100 насалдаг хүмүүсийн тухайд л авч үзэж байгаа хэрэг шүү дээ. Тэгэд бол Монголын тухайд бол ерөнхийдөө монголчууд ерөнхийдөө л монголчуудын дундаж наслалт бол 65, 66 насалдаг гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ ингээд аваад үзэхэд бол монголчуудын тухайд л яг насыг нь яаж хэлэх вэ гэдээ аваад үзэхэд бол 0-16 нас бол монголчуудын тухайд бол хүүхэд нас юм байна. 16-аас 50 нас бол эдэр залуу нас юм байна. 50-аас дээш бол одоо бие махбод оройтод эхэлж байгаа хий нас юм байна. Хий хөгшөрж байгаа юм нас юм байна гэж авч үзэж байгаа. За энэ насанд ч гэсэн хий шар бадганы онцлог мөн чанар яаж илэрч байна вэ гэхээр хүүхэд насанд бол бадганы мөн чанар бол дийлэх бол байдаг. Одоо нэг их унтдаг одоо дөнгөж төрсөн яраа хүүхэд бол одоо маш ихээр унтдаг. Хүүхэд насанд бол ерөнхийдөө л их унтчихдаг юм уу судалж байгаа л бадганы мөн чанартай цагаан цайвар гоё хөөрхөн царайтай энэ байдал чинь энэ бэлэг чанарууд чинь бадганы бэлэг чанар руугаа илүү төхөө энэ насанд бол бадганы бэлэг чанар бол дийлэх байна гэдэг чинь. За эдэр залуу нас уу 16-аас 50 наснд бол шарын бэлэг чанар бол дийлэх байдаг. За энэ нас бол ерөөсөө л хийж үдээх их өндөр амжилтын үе. За энэ үед бол ерөөсөө л бад шарын бэлэг чанар бол дийлэх. Тэгээ шарын нөгөө нэг хурц омогтой оюун хурц ажлын бүтээмж өндөртэй энэ бэлэг чанар бол яг л энэ насн дээр бол илэрч байгаа. За хөгшрөөд ингээд 50 наснаас дээшээ болоод ирэхэд нөгөө хийм бэлэг чанарууд бол аривдж эхэлчихдэг. Бие махбод нь одоо энэ үед бол одоо доройтно. Энэ цагаас эхлээл бие махбод нь доройтож ажлын бүтээмж багасна. Нөгөө одоо биеийн овор хэмжээ нь жижигэрж эхэлдэг. Нөгөө бөхтөр болж эхэлдэг. Тэгэл турж эхэлдэг. Ядарсан, тамирчсан, биеийн султай ийм болж эхэлдэг нас бол ерөөсөө яг хийм бэлэг чанартай үе. За тэгэхээр энэ 3 наснд бол ерөөсөө л бас төрөний хідэн зан үйл одоо дасгал хөдөлгөөн мацаг барих тэгээд усуух нойр энэ зан үйлүүдийг бол яг энэ насанд авал зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр хийм бэлэг чанартай энэ одоо 50-аас дээш наслаад ирж байгаа хүмүүс одоо маш бага унтах нь одоо зөв буюу хөгшрөөд бас шүн нойр сэрүүлцдэг энэ нас эхэлж байгаа. Энэ үед аль болохоор л 50 сайхан унтаж явах хэрэгтэй. Унтаж байх нь бол энэ насанд бол хамгийн их зүг байгаа. Тэгээд эдэр залуу нь ерөнхийдөө бол хийж бүтээж байгаа энэ насан дээр 16-аас 50 наснда байгаа энэ улсууд бол ерөнхийдөө шарын насанд байгаа улсууд өөрийнхөө онцлог биеийн онцлогоо таньж мэдсэний үндсэн дээр түрүүний зан үйлүүдийг өөртөө тохируулж хийж чадах юм бол ажлын бүтээмж чинь тэр чинээгээр сайн байна шүү гэж хэлэх гээд байна. За тэгэд өөрийнхөө биеийн онцлог, насны ялгамжаатай онцлогийг бол мэдэж авснаар та бүхэн альва зүйлийг бол өөрийнхөө биедээ тааруулж хэрэгжүүлж чадхад бол маш их төхөн болно гэж бодож байна. За баяртай. Өнөөдрийн подкастын хүрээд дуслаа. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.